Намар болж Сузуки маань таанытэй намар хаашаа явах талаараа бодож байдаг. Таанытэй амтд хүмүүсэд хээр дөрөнд хувцастай вагонд болцохоор асан юм байлээ. Боломж олдвол зургийн бүхээгт таанытэй ханс зураг авална л гэж байна. Сузукигийн ганц гайгүй зураг гаргачихдаг газар бол энэ газар гиндээ. Чихэрлэг тусаа авах гээд боголуугаа явж байхдаа Азу буюу Саарл үсттэй таарчдаг. Тэгсэн Азу маань зураг дарчихдаг. Тэрийг нь харсан тааныг сургууль дээр байнга тааралдаг гэж яагаад одоо зураг дарж байгаа юм гээ гайхаа асуудаг. Мэдээж зураг гэдэг чинь одоо өнгөрч бүх хөгжилтэй зүйлүүдийг турсамж болгон үлдээдэг ганц зүйл шүү дээ. Сузукигийн оцгүй тайлбарыг олгосон Танеконийг Саарл ус маань харж бишрэн. Үүний дараахан амтд идэх гээд кафед орж ирсэн байдаг. Сузуки маань зураг даръя гээд гинэт уцаа гаргаж ирээд Танагийн зургийг авна. Зургаа дарчхаад амттангаа идэд байжсэн Тааны бас уцаа гаргаж ирээ зургийг дарна. Гэхдээ бүр яг эзэгтэй мөчтөн. Сузукич зургаа устгаадаа гэсэн чи тусамж үлдээмээр байна гэж бодсон юмсан гэсэн яг өндөө өөрийнхөө хачин зургийг Тааныгийн утсан дээр хадгалмааргүй л байна гин. Тэгснээ гинтэл хачин зан гаргаад өхөөрдөн байдлаар Юске гэд нэрээр нь дуудаад эхэлдэг. Тэгсэн яасан бэ гэсэн зургийнхан бүхэвт нь хажууд нь байгаа болохоор хамтдаа зураг дарьяа л гэдэг байгаа юм лээ. Тааныгийн хувьд хизээж хөл тавихааргүй ертөнцөл гэсэн үг. Дургүй байсан ч найз охин гууж байгаа юм чи яалтай зураг цог даруулна. Сузуки юм хойно айгүй сурцтай зураг даруулж байсан чи юу вэ? Шал танихгүй охин гараад ирдгийн. Хамгийн сүүлийнхэн поз нь нэг нэгэндээ ойртойроо гэдэг поз байдаг. Өөрийг сонсон Сузуки маань шууд ойртой зураг даруулна. Үүнийг хийснийхаа дараа Сузуки маань бүр амар ичдэг. Тааны ч гэсэн ялгаагүй. Тэгээд инээгээрээ гэсэн энэ хоёрын гаргаж байгаа царайг нь л харчих. Оюул халуусч гарч ирсэн ч Сузуки маань авахулсан зургандаа үнэхээр баяртай байдаг. Сузуки жинээгээ хаана авах вэ? Өрөөний тавьчихвал ээж харандаа гэд байж байсан. Тааны бүр дотроо Google-с стикер хаана нуух талаар бодож байдгийн. Сузуки саяныхаа зургуудыг Тааны руу явуулсан. Тааны инээжсэн нөгөө өглөөний дарсан зураг явуулчихдаг. Маргааш нь Сузуки найзуудтай хэлэхдээ нөгөө фильтр чинь Таанид ажиллаагүй л гин. Нэг орой Саарл ус маань ажлаа тараад ивж байсан. Нөгөө удаан хугацааны турш харилцаагүй байсан найз лугаас нь мессеж гинэт ирдэг. Хэсэг үерхэж байгаа тагчиг болчихсон найз залууны мэйлээ л дээ. Уг нь Саарла маань уурлах хөстэй ч гэсэн зүгээр л зүрхлээ хариу биччихдэг. Маргааш нь үүнийхээ талаар найзуудтай хэлдэг. Иймэрхүү зүйлийг би хэд давтах ёстой болоо гэд гомдлоод байжсэн. Цаанаас нь нөгөө жижигхэн найз нь гарч ирснээ боулинг тоглоё л гин. Ийхүү амралтын өдөр болж манай хэд маань бөөндөө боулингийн газар ирсэн байдаг. Саарл ус таяра хоёрыг хамт ирэх байх гэж бодсон. Яагаад хамт ирээгүй юм гэсэн дахиад л нөгөө ургуулж бодсон хачин юм яриад ундаг. Саарла маань жодохгүй хүрээд ирнэ. Тааныг эрэг уудсныг мэдсэн Сузуки маань бүх зүйлээ зарна гэдэг боловч найзууд дундаа хамгийн суугнуулж таардаг. Бөөндөө суудлаа олоод суусан Таярагийн дунд сургуулийнх нь хүүхдүүд яг хажууд нь байж байдаг. Таяра үүнийг мэдчихээ бүр доошоо хараа сууж байгаа юм чинь. Арайч наашаа ирчихгүй байлгүйдээ тэгээ бодоод сууж байснаас Саарл устыг тэдэнтэй нийлд үгэснийг санаад айгүй сандарсан. Саарл маань ирснээ зүгээрээ найз ч угаасаа бид хоёрлоо ойртохгүй. Тийм болохоор санаа зовтгүй л гин. Сузуки яалтчгүй боулингдаа үнэхээр муу. Бусад найзууд нь бол бүр бүх чадвараа харуулж байгаа юм чинь. Хамтдаа ба цагийг үнэхээр сайхан өнгөрүүлж байгаа юм. Оройч болж манай хэд маань салж энэ хоёр маань нэг зам руу явдаг болохоор дараачийн вагоноо хүлээгээд хэсэг суунаа. Өглөөний төд таарсан хэд маань энэ Саарлаатай нэг ангиуд байсан юм хэлээ л дээ. Тэгээд Саарлаа маань нэг юм тоохгүй наа. Нэг миний X арай хоёртой нэг юм болсон гэхээр түүнийг тооцохгүй гэж бодохоор гэд бүгдийг нь дугаарлаад ирж байдаг. Саарлагийн яриг сонсох юм бол бараг төрөөнийхөө хідэн нийлдэг бүлэг дундаа салж нийлдэг заваарсан юм байдаг. Ирний хэлж байгаагаар бол нэг түүнээс салсны дараа 3-тай үерхэж эхэлсэн. Анх харин түүнийг салсныг мэдсэн 2 түүн рүү чат бичсэн. Гэхдээ өөр хүнтэй зэрэг харцаж байсан гэдэг. Үүнийг сонссон Таярач сэжгийн юм гэж бодоостой. Өглөө 3 дугаартад харалтгаад энгийн харилцаа өрнүүлснээ хэлдэг. Тэгээ зогсохгүй байж байсан чатанд нэгээс чат ирнэ. Харваас өөрийг нь эд зүйлс шиг бодож байхад ч Саарлаа минь юусоо ууралдаггүй. Үүнийг нь харсан Таярач уурлаа л та. Чамайг юусоо бодохгүй байна штий. Чамайг салбуугүй X дэж өргөсөн тэр охин гэсэн чамтай энгийн харьцаа үстэй. Тийм юм байж болохгүй штий гэд баахан ууралнаа. Ийм бүдүүлэг чамайг хогшиг харьцаж байгаа хүмүүстэй битээ харьцалтаа зүгээр л уурлах хэрэгтэй гинэ. Саарлаа маань нэг хүн харилцаж гараад түүнийгээ үзий ядч чаддгүй л гин. Тэд надад яаж чадсан? Зүгээр гээд орхицдаг. Тэгээд л надтай хогшиг харьцаа үйс гэсэн чинь Таяра маань хийжиж түүнийг үзий яддаггүй байлаа гэ тэдний бүх муу зүйлсийг мартна гэсэн үг биш штэ. Тийм зүйл байж болохгүй тийм эстэй гэдэг. Гэртээ харах замдаа Саарл ус маань Таярагийн үгийг бодоод үнэхээр л тийм бололтой. Надад хөвгүүд дээр ямар ч аз байдаггүй гэж боддог ч яг үндэ би өөрийгөө л боддгоо байж гээд нэг юм ойлгох шиг болоод маргааш сургууль дээрээ ирээ Таяратай таарангуудаа
Өчигдрийн явдал баярлаа гэж хэлсэн чи өөдөөс нь таяр уушлаарай л гин. Өчигдөржингөө өөрийнхөө хэлсэн үгийгээ бодож унтаж чадаагүй л гин. Өөрийнхөө үзэл бодлыг нэг хүнд шууд тулгачсан. Тэгээд л нөгөө онлоороо бла 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 гэд байж байсан. Манай саарлаач ойлголоо гэдэг. Тэгээ үүнийг сонсон таяр маань готраад л явна. Тэгсэн саарлаа маань за би чамайг уучлалаа гэдэг заяа нээх хөрхөн. Сүзүки маань гэртээ сууж байсан ээж нь ирснээ маргааш аав ах хоёр ч байхгүй гинэ. Ийм сайхан боломжийг яаж алдах вэ гэд таныг гэртээ өрдөг. Ээж нь нээх хөрхөн тогтолцсон баахан ширээ дүр хоол бэлдээд хүлээж байна. Тэгээ таныг хараад гүн шок. Яасан болоо гэсэн манай Сүзүки чинь дод сургуультай айхтар хүүхдүүдэд нийлдэг байж л дээ. Яалтчгүй Сүзүкигийн ээж гэсэн шиг хөөрхөөрөө зогсохгүй ярьдаг бололтой. Сүзүкич тэсгээ байлаа та ийм их юм асуугаад байвал тэр идэж чадахгүй шүү гэж хэлнэ. Тэгээд юуш дуурахгүй болохоор дуу тавьчихыг гэсэн Сүзүки маань тайвшралтай л гин. Ийхүү Сүзүки маань таныг өрөөндөө оруулж ирдэг. Сүзүкич ээж нь сандарчсан байгаа юм аа гэд хэлсэн. Сандарчсан байсан юм уу? Би яг л Сүзүкигийн ээж байна гэж бодсон юмсан гин. Үүнийг Сүзүки хасчаад за арайч дээ энэ одоо сайн талаараа юу л гин. Гадаа нь бороо асгараад унсан Сүзүки гэрт байхад бороо орохтон дуртай байдаг гинэ. Яг гэртээ болзож байхад бороо ороод үнэхээр дуртай байна гин. Гинэ чимээгүй болсноо яана би арай л их яриад нөө бүр яг ээж шиг болчихлоо. Ядаж яхаа тааны чимээгүй байгаад байх юм гээ дотроо нилээ юм бодно. Тэгсэн тааны Сүзүкигийн гараас хөтлөөд авна. Гарнаас нь бариад сууж байсан ээж нь амттай авчираад манайх хоёр зочноо. Ээж нь ч баярлаа доошоо бууж байсан чи юу яав нь хүрээд ирдгийн. Удахгүй бороо зогсох болохоор ингэсээгээ доошоо бууцгаах уу гэд энэ хоёр маань байж байсан тааны дахиад л гарнаас нь хөдөлчихнө. Сүзүкич за би хажууч суучихъя гэдээ ойртож байгаа нэ хөрхөн. Сүзүкич тааныг тэрвэрмээр байгаагаа хэлээд энэ хоёр маань нэ хөрхөн тэрвэрлэн. Тэгээ тэрвэрснээ яана уруулын бодог наалцчуудыг гэж бодож энэ төр. За тэр ч яах вэ? Айгуу татмалцсан хоёр маань ингээд тэрвэрлээд сууж байсан. Манай Сүзүкич таны хүн, таны Ёске хүн, Ёске гэд юу гэж дуудахаа бодоод байдаг. Нэрээр дуудана гэдэг бол Японд их чухал зүйл. Тийм болохоор эднэрийн сүр бадраагаад байгаа ч тэр байдаг зүйл гэсэн үг. Энэ хоёр нэгнээ юу гэж бодохоо бодолцож явах зурн аав нь найзтай нь уулзах гад хавай цанцаа өсчихсэн байдаг. Сүзүки аавыгаа хараад айгүй гайхдаг. Тэгээ шууд найз лугаагээ танилцуулсан чинь аав нь уурлах биш бүр айгүй дуртай байдаг. Бүр хитрхийн наалдан пачиг наалцчихдаг болохоор танилцуулахыг хүсээгүй л гэдэг. Энэ баахан явдлыг харсан таны маань инээд төвчж байсан байдаг. Гарч өргөхгүй юу шууд инээж байгаа юм чинь. Зуны дараах бороо нээх гой байдаггүй штэ. Гэхдээ одоо намар болж байгаа болохоор зуны дараах борооны тэр салхи хүртэл үнэхээр сайхан байгаа биз. Намайг дунд сургууль байхад лав сургуулийн өдөрлөгөөр их ядардаг байсан. Тийм болохоор иймэрхүү үеэр за энэ жилийн өдөрлөгийг ингээл дуслаа гэж боддог. Дараа жил ч гэсэн ингэж бодох байх гэсэн чинь тааны би л ахаад энэ цаг агаартай өдөр ирэх юм бол энэ өдрийг байнга санаж явах болно гэж хэлдэг. Үүнийг сонссон Сүзүки одоо чамайг ингэж хэлэхэр чи би байнга тэгж бодох болчихно штэ л гин. Харин нөгөө талд Сүзүкигийн аав нь Сүзүки маань найзлаатай болчихлоо гэд уйлаад сууж байдаг. Энэ үртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Маргааш Мартин амин штэ. Охтууд минь сайхан баярлаарэ. Хүүгүүд минь ээж болон найз нөхөд, эмэгтэй найз охтоо сайн баярлуулаарэ заяа. За тэгээд миний иймэрхүү оруулдаг хөгжилтэй инээдмийн зургуудыг сансан л эцтэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Бас хөөрхөн комментигээрээ